байна уу? Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол зүүдэнт жормгүй аврах бүтцийг нээсэн талаар бэлгүүн маань ярьж өгнө. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шинтүүлээж өв болон Монгол хүн технологийн хүчийг хатгуулна. Сайн электроникс компани маань ивэнтдгээ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107, 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэг. За яг одоо Хятад улсын Ланжо хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий бэлгүүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу? За дэлхий бол одоо бидэндээ л асар том одоо уудам өргөн нутаг дэвсгэр гэвч одоо сансар окторгойд бол зүгээр нэг бүдэг цэнхэр цэг гэдэг тийм ээ. Тэгээ яг юутай харьцуулахад ингэж жижиг болоод байгаа юм бэ? Тэгээ сансарт энэ зүүдэнт жормгүй аврах бүтц гэж одоо яг юу байна аа? Тэгээ яг хоо хүнийг дэлхийтэй харьцуулах юм бол дэлхий чинь асар том объект шүү дээ, тий. Бараг хүнээс хэдэн сая дахин том болчихж байгаа баг. Зүгээр л хүн чинь нэг юм жижигхэн уулын хажууд ямар хэмжээ. Одоо богдуулалтад чинь хүнийг харьцуулах юм бол бид нар чинь жижигхэн штэ хажууд нь. Гэтэл богдуулыг дэлхийтэй харьцуулах юм бол богдуул маань өөрөө жижигхэн объект болчихж байгаа. За ингээд ерөнхийдөө ертөнцийг харах юм бол дараагийн бидний мэддэг хамгийн том объектууд бол одоо Нарны аймгийн гаригуудаас эхэлнэ тий. Бархас бод санчиргийн гаригууд дор хаяж дэлхийгээс хамаагүй ингээд том тийм яг дахин том ч юм уу тиймэрхүү объектууд болоо явчихж байгаа. За нар гэвэл бүр том объект болоо явчихж байна. Тэгэнгүүт Нарны аймаг гэж үзээ л да. Тэгэхээр Нарны аймаг гэсэн чинь бүр асар том объект болчихж байгаа шүү дээ. Гэрлийн хурдаар Нарны аймгийн зах руу очие гэх юм бол бүтэн 1 жил явж иж Нарны аймгаас гарахаар тий. Гэрлийн хурдаар шүү дээ тэр чинь. Гэтэл гэрлийн хурд чинь манай ертөнцид байгаа дээд хурд шүү дээ. Хамгийн дээд хурдаар бүтэн 1 жил явна. Тэгсэн энээс том объект байна уу гэнгүүт угаасаа манай одоо тий галактик эсвэл энэ ойр хавийн оддын бүл гэдэг ч юм уу эдгээр маань ингээд бүр том болчихж байгаа. Галактик гэхэд дор хаяж 110 мянган гэрлийн жилийн өргөнтөө ийм том объектууд болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ том объектууд яг нь ертөнцтэй харьцуулах юм бол жижигхэн тийм үү. Яг жижигхэн бэ гэхээр манай ертөнц буюу ажиглагдах ертөнц чинь дор хаяж 93 тэрбум гэрлийн жилийн өргөнтөө гэж байгаа тийм. Нэг захаас нь нөгөө зах хүртэл нь хоёулаа гэрлийн хурдаар явах юм бол 93 тэрбум жил явж иж хүрнэ гэж байгаа. Тэгэхээр хүний амьдралаас бол асар урт хугацаа тийм. Хүний амьдралын бараг тийм хүн одоо соёл иргэншлээс ч урт хугацаа, амьдрал үүссэн хугацаанаас ч урт хугацаа байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ийм том одоо ертөнц маань өөрөө ийм том хэмжээ одоо хэмжээсийн бүтцтэй объект байх нь л тийм. За ийм том зүйлийг бид нар ингээд таамаглаж болдог. Яаж таамагладаг вэ гэхээр одоо ертөнц яагаад ийм амар том байна вэ гэдгийг мэдхийн тулд ертөнц анх ямар одоо хэмжээсээс эхэлж үүссэн бэ гэдгийг судлах шаардлагатай болчихж байгаа. Нэгсэндээ ертөнц анх төрөхдөө ямар байсан бэ гэдгийг хэдүүлээ мэддэг болчих юм бол ирээдүйд ямар байх вэ гэдгийг мэдэх боломжтой байхгүй. За ингээд энийг болохоор large scale structures буюу одоо ингээд авраг бүтцүүдийн судалгаа гэж нэрлэдэг. За энэ авраг бүтцүүд нь өөрөө жижиг бүтцүүд анх яаж бүтсэн бэ гэдэгтэй шууд хамааралтай. За хоёулаа өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ нөгөө харанхуй энерги гэдэг зүйл маань ясан юм дээр ингээд динамик хэмжигдэхүүн байж магадгүй чи ингээд өөрчлөгддөг тий ихсдэг багасдаг ийм хэмжигдэхүүн байж магадгүй гэж ярьсан. За ингэнгүүт анх одоо энэ ертөнц маань ямар хэмжээний харанхуй энерги, харанхуй матери тэр нэг ямар хэмжээтэй нягтын одоо бөөнөрл ямар хэмжээгээр энэ тэндээ бөөнөрцөн байсан бэ гэдгээс хоёулын ертөнцийг симуляц хийгээд өнөөдрийн ертөнц рүү аваачих юм бол хаана ингээ маш их хэмжээний галактик олдох уу, хаана маш бага хэмжээний галактик олдох уу гэдэг ийм таамаглалыг дэвшүүлж болох байхгүй. Тэр ерөнхийдөө энэ маань ажиглалтаа таардаг. Гэхдээ ажиглалтаа таардгүй хид хідэн объектууд ертөнцид байж идэг. Бид нар яагаад энэ ажиглалтаа таарахгүй байгаа вэ гэдгийг сайн мэдэхгүй. Өнөөдөр одоохондоо хэрвээ одоо анхны тэр онол маань үнэн зөв бол яг өнөөдрийн ажиглаж байгаа ертөнцийг ерөөсө 100% таамаглаад бүх юм ажиглалтаа таарж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэрнээс зөрчсөн нэг юм хідэн объектууд гэдэг. Тэгэхээр өнөөдрийн дугаар дээр энэ объектуудын хамгийн одоо сүүлд нээсэн объектын тухай ярина. За тэр объект нь өөрөө бүр юм гайхамшигтай юм болчихж байгаа. Яагаад тэгэхээр зүгээр л хоёулаа хэмжээг нь харж үзье. За энэ маань өөрөө эхний объект нь нэр нь болохоор Hercules Borealis ямар юм бүтц гэдэг юм асар том нэртэй одоо бүтц байгаа тийм. Энэ бүтц маань өөрөө өргөнийг авч үзэх юм бол дор хаяж 5 тэрбум гэрлийн жилийн өргөнтөө гэж байгаа байхгүй. Биднээс
10 тэрбум гэрлийн жилийн зайд байдаг 5 тэрбум гэрлийн жилийн өргөнтөө ийм объект гэсэн. Тэгэхээр хоёулаа 93 тэрбумыг 5 тэрбум хуваах юм бол ямар тоогох вэ? Тэ нэг 10 за 12 14 орчим тоогох юм шүү дээ, тэ. Тэгэхээр нэг гэсэндээ манай үзэгдэх ертөнцөөс 14-өөс 16 дахин жижигхэн хэмжээтэй. Гэхдээ бидэртэй харьцуулахад энэ чинь асар том хэмжээтэй ийм объектыг 2013 онд эрдэмтэд нээсэн байна л да. Одоо нэг сүүн замын маань бол диаметр нь 100 мянган гэрлийн жил гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин сүүн зам маань өөрөө бүр хажууд нь нөгөө нэг бүдэг цэнхэрцэг болчихж шүү дээ, тий. Тийм, сүүн замтай харьцуулах юм бол сүүн зам хажууд нь бүдэг цэнхэрцэг болчихно. Юу ч мэддэхгүй болчихж байгаа. Тэгээ ийм том объект байдгийг нээсэн. За тэгээ яаж нээсэн гэдэг нэг сонирхолтой. Анх бол ерөөсөө энэ объектыг нээсэн одоо орончид маань иймэрхүү объект нээх гэж судалгаа хийгээгүй. Ерөөсөө л ертөнцид ийм gamma ray burst гэж байдаг. Тэр нь юу гэхээр ийм маш өндөр энергитэй гамма цацрагыг бид нар Тэнгэрийн энэ тэнд мужуудаас бүтгэж авдаг байхгүй. Тэгээд анх 2013 онд Унгарын одоо Istvan Horvat гэдэг нэртэй Унгарын одоо орончид ийм одоо нэртэй одон орончоор удирдуулсан одон орны багийнхан Тэнгэрийн судалгаануудыг хийсэн байна. Ямар судалгаа вэ гэхээр Тэнгэрт харагдаж байгаа энэ GRB гэж нэрлэдэг gamma ray burst товчоор GRB эдрийг хэмжиж үзсэн байгаа. Энэ тэнд одоо энэ эдэр маань ингээл энэ Тэнгэрийн энэ тэндээс ирэх нь шүү дээ, тий. Тэгэл тэдрийг ингээл бүртгээл за одоо Тэнгэрийн зүүн буланд нэг байна, баруун буланд нэг байна, яг ихц дээр нэг байна, сартаа ойрхон нэг байна гэдэг ч юм уу. Ингээ янз янзаар нь датанууд цуглуулж эхэлсэн байна л да. Тэгээ зорилго нь ерөөсөө эдрийг категорчлох, ямар хэмжээний энергитэй, ямар хэмжээний одоо гэрэлтэлтэй, ямар хэмжээний одоо өргөнтөө GRB-нууд Тэнгэрийн хаанаас ирсэн бэ гэдгээр нь категорчилж эхэлсэн байгаа байхгүй. Тэ одоо хилэнцгийн ордноос нэг гэдэг ч юм уу, тэ хоньны ордноос нэг гэдэг ч юм уу, үхрийн ордноос нэг гэдэг ч юм уу. Ийм маягаар ингээ категорчилж эхэлсэн. За ингээ категорчлоод явж илаа. Тэгсэн чинь их сонирхолтой зүйл ажиглагдсан. Яасан гэхээр яг энэ Херкулесийн одны орд болон Борелисын одны ордны зүгээс одоо илүү их ийм GRB-нууд бүртгэгдээд эхэлсэн байна. Одоо бусад Тэнгэрийн мужаас бүртгэгдсэн GRB-наас тодорхой хэмжээнд арай их GRB-нууд Херкулесийн одоо одны орд, Борелисын одны ордоос бүртгэгдээд эхэлсэн байна л да. За ингэж харсан чинь яг манай хүмүүсийн нийт бүртгэгдсэн GRB-ийн тоо нь 283 маш цөөхөн тоо л тоо ерөнхийдөө. Гэхдээ ингээ харахаар хачирхалтай юм гарч ирсэн. Юу вэ гэхээр энэ GRB-нууд нэг ийм газар бөөгнөрцөн байх магадлал нь өөрөө одон орны онлоор асар бага байхгүй. Иймэрхүү зүйл ажиглагдах магадлал нь асар бага. Тэгэнгүүт манай одоо орончид юу гэж бодох вэ гэхээр бид нар нэг л те буруу юм хийгээд ах шиг байна. Алдаа гаргаад ах шиг байна. Магадгүй энэ статистикийн алдаа юуж болно. Одон орны ажиглалтын алдаа юуж болно. Магадгүй телескопууд буруу ажиллаж ийж болно те. Магадгүй энэ чинь ингээ сансрын ямар нэг өөр үзэгдлийг бид нар GRB гэж бүртгээд ах шиг байна гэд ямар нэгэн алдаа гаргацсан байж магадгүй штэ гэх тэр алдаагаа шалгаж үзсэн байна. Тэгэд яг ингээл баахан шалгаал байсан чинь нөгөө яг энэ Тэнгэрийн нэг хэсэг бүлэг мужаас ажиглагдж байгаа GRB-ийн тоон улам ихсээд байхгүй юу? Уул нь бол энийг багасна гэж хүлээж байгаа байхгүй юу? Багасаад ерөөсөө яг Тэнгэрийн одоо 720 градусаар 360 градусаар бүтэн самнаад үүсгэхэд тэр рандом магадлал нь багасаад нэг гэсэндээ ингээ бүгд рандом болоод тэгээд нэг хэсэг одоо мужаас маш их хэмжээтэй ирэх GRB-ийн тоон багасчих хэвээр байна. Ийм зүйл хүлээгээд хэмжээдсэн чинь эсрэгээрээ нөгөө Херкулес Борелиос хоёроос ирж байгаа GRB-ийн нягтууд нь бүр ихсэд бүр тоонууд нь олшроод тэгэнгүүт нь гайхаад энэ одоо яг юу болоод байна те энэ ямар юм сони юм болоод байна гэд. Тэгээд нөгөө GRB-ийн тоо ихсэнгүү GRB-гээ дахиад судлах нь байна л та. Энэ яг нэгт яагаад энэ чинээс одоо ажиглагдж байгаа GRB-ийн тоо маань ихсээд байна вэ гэдгийг мэдхийн тулд GRB-гийнхаа одоо шин чанаруудыг ажиглаж эхэлсэн байна. Тэгэхээр энэ шин чанарууд нь их сонирхолтой. Яагаад сонирхолтой вэ гэхээр одоо ингээ 2 GRB хоорондоо хамааралтай болж таараад байхгүй. Тэгснэ 3 дахь GRB-г нь бүртгэсэн чинь тэр нөгөө хоёртойгоо хамааралтай, 4 дахь нь бүртгэнгүүт нөгөө 3-тайгаа юм хамааралтай. Тэгээ ийм нийт 283 ширхэг GRB-г бүртгээд авчиж байгаа. Ингээд бүртгээд авангууд нөгөө GRB-нуудынхаа зайг хэмжин штэ тий. За энэ зайг яаж хэмждэг вэ гэхээр ерөөсөө л энэ GRB-да спектрийн анализ хийгээд улаан шилжилт хэр байна гэж бид нар хэмждэг. Улаан шилжилт буюу нөгөө бидраас холдож явж байгаа галактикууд маань түүнээс цацарж байгаа спектр маань улаан өнгөрөөр шилждэг штэ тий. Тэрийг улаан шилжилт гэж нэрлэж байгаа. Тэр энийг үнэлж болдог улаан шилжилтийн хэмжээ. Тэр улаан шилжилтийн хэмжээгээр
бид нар тухайн объект бидраас хэр хол байна вэ гэдгийг мэдэж болдог байхгүй. За ингээд эхлээд улаан шилжилтийг хэмжсэн чинь нэг сонирхолтой юм гарсан. Дор хаяж 10 тэрбум гэрлийн жилийн зайтай байх ёстой юм объектуудыг хэмжиж авч байгаа юм. За боллоо. Зайг нь мэдээд авчлаа. За 283-ын GRB тэгвэл хоорондоо ямар хэмжээ одоо зайтайгаар хоорондоо ингээд тэнгэрийн мужид байрлалцсан юм бэ гэдгийг эхлээд хэмжиж эхэлсэн байгаа юм тий. За ингээд хэмжиж эхэлсэн чинь доор хаяж хоорондоо хэдэн тэрбум гэрлийн жилийн зайтай одоо хэдэн саяас хэдэн тэрбум гэрлийн жилийн зайтай юм GRB-нууд бүтээгдээд тэнгууд нь хоёулаа юу хийж болох вэ гэхээр хамгийн зүүн захын GRB хамгийн баруун захын GRB хоёрын зайг хэмжиж болно шүү дээ тий. Тэр зайг нь хэмжсэн чинь дор хаяж 5 тэрбум гэрлийн жил гарчихгүй юу? Одоо ингээ бүдүүлгээр хэлэх юм бол тий асар хол байгаа. Энд чинь өмнө нь бидний хэмжсэн хамгийн том одоо ингээ тий хэмжсэн объектууд юу вэ гэхээр ерөөсөө 1.2 тэрбум гэрлийн жилээс хол байж болохгүй байхгүй. Онлоорооч бас туршилтаарч хэмжсэн юм объектууд ийм байсан. Тэгсэн эннээс нь 5 дахин том хэмжээтэй объект бүртгэгдсэн гэсэн. Тэ 5 тэрбум гэдэг чинь өмнөх нь 1.2 тэрбум байгаа шүү дээ. Тэгэнгүүт шууд эргэлзэж эхэлнэ. Бүх одон орончид энд шууд эргэлзэж эхэлнэ. Манай нөгөө Эстон Хорватаас эхлүүлээд тухайн Унгарын одон орончид маань эргэлзэж эхэлж байгаа. Энэ бол ерөөсөө ямар нэгэн алдаа байж магадгүй тий. Эхлээд бас алдаа байж магадгүй чимсэн чинь алдаа биш болоод эхэлсэн. Тэнгүүд нь дахиад бүр том хэмжсэн чинь энэ бас алдаа байж магадгүй. Эрдэмтэд ер нь тэгдэг л дээ. Бид нар ингээд ямар нэгэн шин нэмийг нээчлээ гэж бодохоор шууд л би нээлт хийчлээ гэдэг. Тэр чинь нөгөө нэг айгүй юм сэжигтэй байхгүй тий. Өмнөх дугаар дээр ч гэсэн ярьсан. Одоо нээлт гэхээс өмнө ямар фазуудыг тий фейзүүдийг өнгөрдөг вэ. Тэгэхээр ингээ харангууд энэ ямар хачин тий энийг юм л болохгүй байна да гэж бодоод дахиад хэмжилтүүдэд дахин хийгээд би яг энэ зүйлийг яг зөв хэмжээд байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Тэгээд дахин хэмжээдсэн чинь улам л ерөөсөө энэ шин нээлт байж магадгүй гэдэг рүү тэмүүлээдсэн гэсэн датанууд нь. Тэгэд одоо пепер болгоод хэвлүүлж байгаа юм. Бид нар ингээд асар том объект хэмжижчлээ. За эндээ ямар нэгэн нэр өгөөгүй. За нэрний тухай хоёлаа дараа нь ярина. Ямар нэгэн нэр өгөөгүй. Гэхдээ энэ объект бол 10 тэрбум гэрлийн жилийн зайд байдаг 283 ширхэг GRB-г хэмжиж авсан чинь хоорондоо юм хамааралтай тэр хамаарлан 5 тэрбум гэрлийн жилийн өргөн дотор ингээд одоо баригдсан ийм том объектыг бид нар нэгээд одоо тий нээчлээ гэдэг юм пеперийг хэмжсэн ба. За энэ бол 2013 онд хийгдсэн ажил. За манай эрдэмтэд бол энийг 2-оос 3 жилийн хугацаанд маш нарийн судалсаар байгаад энэ нээлттэй одоо ингэж хэвлүүлсэн. За мэдээж бусад эрдэмтэд зарим нь бол ингээд тий шууд маш том нээлт боллоо. Энэ бол их хачирхалтай нээлт байна гэж хүлээж авсан. Зарим нь болохоор эргэлзэж байгаа юм. Наа чин одоо ингээд тий манай ертөнц чинь өөрөө 93 тэрбум гэрлийн жилийн өргөнтөө энд дор хаяж 2 тэрлион галактикууд байгаа. Энэ болгоноос 1 GRB ирнэ гэх юм бол нийт 93 одоо 2 тэрлион GRB-г бид нар хэмжсэний дараагаар нээлт гэдэг юм ярих хэвээр. 283хан ширхэг GRB бол нээлтийн хэмжээнд ярихдахгүй гэсэн юмнууд ярьдаг. За ингээд маргаан бол одоо ч гэсэн эцсийн байдлаар шийдэгдэггүй байгаа л та. Тэгээ ингээ янзаар хүмүүс маргаж эхэлсэн. Гэхдээ юу чухал байсан бэхээр манай хүмүүсийн датаг харах юм бол ерөөсөө өмнө нь хизээч бүртгэдэггүй тийм асар том объектыг нээсэн гэдэг нь ерөөсөө тодорхой болоод байгаа байхгүй. Гэхдээ бүхэл ертөнцийн хувьд ярих юм бол эн чинь бас яг нээлтгүй юу гэдэг маргаан байгаад идэг. Ийм зүйлийг нээчлээ гэдээ гаргасан. Ийм хачирхалтай одоо тэг ийм бараг зүүдэнд хэний ч зүүдэнд өмнө ороогүй байхгүй. Эн чинь яагаад вэ гэхээр бидэрт онол байгаа шүү дээ. Одон орны онол байгаа. Нөгөө нэг космологийн стандарт онол байгаа. Тэр онолоор юу гэж хэлдэг вэ гэхээр энэ онол маань өөрөө манай ертөнц нэгэн төрөл байх ёстой, изотроп байх ёстой гэдэг. За нэгэн төрөл гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр хоёлаа маш авраг бүтцийнх нь хувьд ертөнцийг харах юм бол одоо тий зүүн тишээ тааралдах нийт галактикуудын тоо баруун тишээ явж байгаа хүнд тааралдах, баруун гараа дагаад явж байгаа хүнд тааралдах нийт галактикуудын тоо хоорондоо айгүй ойролцоол байна гэсэн үг. Тэ нэг тэр зүүн гар тишээ дагаа явсан чинь нэг тэрбум галактик тааралдах юм бол баруун гар тишээ дагаа явах юм бол би нэг тэрбум галактик тааралдана. Гэтэ нэг юм алдаан нэмэх хасах нэг хэдхэн сая байдаг ч юм уу тий. Ийм л байна гэд. Тэгээ дээшээгээ явсан ч доошоо явсан ч яг ийм л байна. Энэ нэгэн төрөл гэдэг. Тэгээ изотроп гэдэг нь юу вэ гэхээр ертөнцид ямар нэгэн онцгой чиглэл энэ төр байхгүй тий. Хаашаа явахаас шалтгаалаад би илүү олон галактиктай тааралдана гэдэг юм байхгүй. Стандарт космологийн онолоор ертөнц ийм байх ёстой. Ийм байх юм бол
өнөөдөр ажиглагдж байгаа авраг бүтцүүдийг бид нар тайлбарлаж болж байна. За галактикууд яагаад хоорондоо тодорхой зайд ингээд байршигдсан байдгийг бэ? Авраг бүтцүүд одоо саяны авраг бүтцээс бусад авраг бүтцүүд маань яаж үүсэж байгаа юм бэ гэдгийг тайлбарлаж болдог байхгүй. Тэгсэн чинь энийг нь эсэргүүцсэн одоо энээс нь зөрчсөн юм одоо ажиглалт бий болсон гэсэн. За яг яагаад зөрөөд байгаа юм бэ гэдгийг хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд үргэлжлүүлээ яриа За тэгээ за нэвтрүүлгийн маань ивент этгийн ажиллаж байгаа Монгол хүн технологийн хүчийг хатгуулсан сайн электроникс маань байгаа. Тэгэхээр нэг шинэ бараа бүтээгдэхүүн авахаар бид нар чинь тэгээ хамгийн сүүлийн үеийн загварыг авч иж нэг хүний нөгөө бах таван хангана гэдэг шиг тийм болдог. Одоо би жишээлбэл одоо нэг хуучин үе дамжиж уламжилж ирсэн зурагтаа бүр хизээ өвдөрхийн ингээ хүлээгээд сайн электрониксаас яг 25 оны хамгийн сүүлийн үеийн зурагтын бүр тэрийг авмаар байгаа байхгүй тий. Тэгээд авахын тулд мэдээж одоо нөгөө нэг шинэ юм чи үнэтэй хамгийн сүүлийн үеийн сэр загварууд эдний эрдгээр аягүй онцлог. Гэтэл авах гэтэл жоох үнэтэй. Гэхдээ одоо сайн электроникс маань болохоор банкуудтай хамтарч ажилладаг юм байна. Одоо жишээлбэл Хаан банк, Голомт банк гэдэг нөгөө банк бос санхүүгийн байгууллагатай ингэж хамтарч ажилладаг. Энэ бол одоо туршлагатай олон жилийн үйл ажиллагаа одоо явуулж байгаа газар л ингэж чадна шүү дээ. Тэгэхээр эднийхээс дундаж хүн бол 1.9% хүүтэй ингэж авах боломжтой байна. Яг ингээд нарийн тооцоолоод бодох юм бол одоо бусад газраас зээлээс авснаар авахаас бол илүү хямд ингэж тусдаг юм байна. Одоо нөгөө санхүүгийн нарийн тооцоо моцоо хийж гад юм яадаг хүмүүс бол энийг сайн мэдэх баха. Тэгэхээр одоо бусад газраас авснаас хямдхан тусах юм байна. Дээрээс нь одоо нийгмийн даатгал гэдэг юм одоо бид бүгдээрээ ингэж хүлээтэй байдаг шүү дээ, тий. Эднийх бол бас яг заавал нийгмийн даатгал төлдөггүй ч байсан хамаагүй одоо яг дансны хуулгаараа орлогоо нотлоод 2-оос 3.5% лизингээр бараа бүтээгдэхүүн авах боломжтой. Ихэр хүн болгонд нээлттэй одоо дэлхийн технологийн хөгжилтэй зэрэгцэн алхах юм боломжийг бол олгож байгаамаа. Сардаа нэг багахан хэмжээний төлбөр төлөө явах бол бас хүмүүст маш олон давуу талыг үүсгэж идэг тий. За тэгэхээр ер нь бол одоо сайн технологитой байвал бид нар ер нь гоё шүү дээ. Маш олон талын давуу талыг бас үүнтэй давхцаад авч идэг. За тэгэхээр та бүхэндээ салбар дэлгүүрүүдийг танилцуулъя. Shangri-La Mall центрийн нэг давхарт Apple Mono Store гэдэг байгаа юм байна. За 3 давхарт бол Samsung Express Store гэдэг байгаа юм байна. За Huawei гэдэг одоо бас хятадын дэлхийд дахнаа бас хамгийн бас том компаниудын нэг болж байгаа. За эдний энэ Huawei брэнд store бол байрлаж байгаа юм байна. За Samsung Express Store бол Төв Азиста нэгдүгээрт ордог хамгийн том Samsung-ийн албан ёсны дэлгүүр юм байна. Энэ бол бас маш гоё юм те. Бид нар бол одоо технологийн хувьд бол аль ч улс орны хүмүүсээс дутхааргүй юм төвшөнд талхаж байна гэдгийг харуулж байна. Тэгэд орчин үед моделлоод байгаа нийтдээ хамгийн сүүлийн үеийн загвар дизайнер хийгдэг чанартай мөртлөө үнэн нь хямдхан гэдгээр Huawei бол маш даваа талыг одоо үзүүлж яадаг. Тэгээ ямар ч байсан нэг цахилгаан бараа авах гэж байгаа бол та бүхэн маань сайн электрониксын Facebook хуудасаар нэм үү дэлгүүрүүдээр нь ороод жочлоод үзээрэй. Завдгүй маа гэхэд нэрээ хамгийн сүүлийн үеийн технологиг зүр үзээд суух ч гэсэн сайхан байдаг шүү дээ тий. Тэгээд холбогдох нь бол 70 10 66 33 гэсэн байна. И сайн цэг эмэн гэдэг та бүхэн маань сайтаар нь ороод шинэ бараа бүтээгдэхүүнтэй танилцж болно. За мөн сайн электроникс гэдэг латинаар бичээд Facebook пэйжээр нь та бүхэн маань бас яг одоо дагаад аваарай. Тэгээ Монголд маань ийм гоё том дэлгүүр байгаа нь гоё байна. Тэгээ бүхэл том одоо брэндүүд бас байна те. Одоо Samsung брэндийн зурагт гэхэд л дотроо 5 төрлийн 50 гаруй загварыг бүгдийг нь иж бүрнээр нь ингэж худалдаална, иж бүрнээр нь худалдаална гэдэг нь бол бас ямар нэг юм дутагдах, гачигдах, эвдрэхэд одоо ард нь ингээ баталгаатай байгуулганд байж явах жишээний байгаамаа. Тэгээ сайн электрониксын бараа бүтээгдэхүүн бол үнэхээр гоё байгаа. Та бүхэндээ баярлалаа. Шинжлэх ухааны танин мэдвэг дэмжиж байгаад. За баярлалаа. Тэгээ яг бас нэг гоё юм нөгөө нэг лизингээр авчуулна. Дээрэс нь хамгийн сүүлийн технологийн бүтээгдэхүүнүүдийг зарж байгаа гэдэг нь надад гоё санагдаад байгаа л та. Сайн. Харин тий. Энэ чинь бас нөгөө албан ёсны дистрибьютор учраас ямар нэгэн одоо асуудал гарлаа гэхэд те миний худалдаж авсан бүтээгдэхүүнтэй ямар нэгэн асуудал гарлаа гэхэд би одоо нөгөө очих газартаа гэсэн үг хэвгүй. Буух эзэнтэй гэсэн үг. Очоод албан ёсны засварын газар тэнцээ байж гин. За нэмээд хамгийн гол юм нь ялангуяа надад агуу чухал гэдэг юм нөгөө баталгаат хугацаа өгдөг. Бүх албан ёсны одоо сайн албан ёсны дистрибьютор нь хийж байгаа учраас бүх бараанда баталгаат хугацаа өгж яваад. Тийм учраас агуу чухал байгаад байгаа юм. За бэлгүнэ. Одоо энэ GRB гэдэг маань ер нь бол нэг юм туяаг яриад байгаа ш тий. Туяа илрүүлсэн тухай, тэрний бүтцийн тухай ингэж ярьж байгаа гэж ойлгож байгаа зүг үү тий?
Тэгээ яг хоо GRB гэдэг маань gamma ray burst буюу юунаас гардаг объект вэ гэхээр хоёр нейтронууд хоорондоо мөргөлдлөө тий аврах том нейтронууд хоорондоо мөргөлдөх юм бол тэр чинь ингээд асар том тесрэлт болно шүү дээ ертөнцид нөгөө kilonova гэдэг тесрэлт болно. Энэ тесрэлтээс маш өндөр энергитэй гэрлүүд ирнэ. Тэрийг бид нар гамма цацраг гэж нэрлэдэг. За энэ гамма цацрагуудыг л бүртгэж авсан гэсэн. Тэгэхээр бидний энэ одоо өнөөдрийн сэдвээр ярьж байгаа объектын гамма цацрыг бүртгэж авсан гэдэг нь дээр үед эн чинь үүссэн объект байгаа байхгүй асар дээр үед үүссэн объект гэсэн үг шүү дээ тийм ертөнцийн бүр ихэнх үед үүссэн объект гэсэн үг. За тэр үед яг ямар шалтгааны улмаас яаж үүссэнийг нь бид нар одоохондоо мэдэхгүй. Гэхдээ энэ объектууд маань энэ гамма цацрагууд маань асар дээр үед гарахдаа тэр дор хаяж 5 тэрбум гэрлийн жилийн өргөнтөө объектуудын бөөгнөрлөөс гарсан байх хэрэгтэй болж байгаа байхгүй тий. Өнөөдөр бол яг хөө эдгээр маань ингээ хоорондоо бүтэц үүсгээд асар том юм галактикийн бүтэцүүдийг үүсгэсэн байгаа байхгүй. Тэгээ энийг ингээ ингэж төсөөлж болох юм. Ерөөсөө ингээ хоорондоо маш ойрхон шигүү байрлалцсан галактикийн юм хан байна гэж төсөөлж болно тий. Одоо цагаан хэрэм шиг тийм ингээд хэрэм ингээ үүсцэн байна гэж төсөөлж болох байхгүй. Тэгээ тэндээс ирж байгаа гэрлийг бүртгэж авсан гэсэн. Тэгээ бүртгээд давхар нөгөө ийм цагаан хэрэм шиг хэрэм үүсцэн байлаа гэхэд тэр чинь хэрмийн үнцэг булан бүрээс бидэрлөө гэрэл ирнэ гэсэн үг шүү дээ тий. Тэр гэрлийг бүртгэж аваад хэр урт хэрэм байна гэд үтсэн чинь 5 тэрбум гэрлийн жилийн өргөнтөө хэр хол байна гэсэн чинь 10 тэрбум гэрлийн жилийн зайтай л болж таарж байгаа гэсэн. Тийм зүйлийг бид нар бүртгэж авч байгаа. Яг энэ гэрлийн анхан шатны одоо тий анхны үүсгүүр нь юу вэ гэх юм бол шал өөр онол руу ороо явчихна. Одоо өөр онлын таамаглууд руу ороо явчихсан. За тэр тухай хоёлаа нэвтрүүлгийнхаа төгсгөлдөө илүү дэлгэрэнгүй ярина л да. Тэгэхээр ийм зүйлүүдээ яриад байна гэсэн. За ингээд энэ нээлт бол ерөөсөө ингээд айгүй хачиргалтай нээлт болчихж байгаа. За нэгт нөгөө нэг стандарт космологийн онолоор юу хэлж байгаа вэ гэхээр ертөнц бол нэгэн төрөл изотроп бол энэ нь үнэн бол ертөнцийн хамгийн том хамгийн том бүтцэн. Бидний төсөөлж чадах, ажиглаж чадах энэ хамгийн том бүтцэн өөрөө 1.2 тэрбум гэрлийн жилийн өргөнтөө л байх боломжтой гэж таамагладаг байхгүй. Эннээс том байхгүй наа чинь тий. Эннээс том байх юм бол наа чи удахгүй ертөнц ийм биш гэсэн. ертөнц нэгэн төрөл биш болж байна гэдгийг хэлж гин гэсэн. Тий. Эсвэл миний энэ онол худлаа болох гэдэг юм. Ийм зүйлийг таамаглаад байгаа. Гэтэл бидний энэ нөгөө нэг Истван Хоротоор одоо удирдуулсан одоо орончтын баг маань 5 тэрбум гэрлийн жилийн өргөнтөө юм хэмжээд авчиж байгаа. Тийм учраас энд ямар асуулт зөрүүлээд тавьж байгаа вэ гэхээр үгүй манайхаа наад юу чин стандарт космологийн онол чин нэгт худлаа юм биш үү те. Наад онол чин буруу яж магадгүй юм биш үү. Хоёрт манай ертөнц чин ясмын дээрээ бидний зүүдэн ч ормгүй тийм нарийн том авраг бүтцүүдийг өөр дотор агуулж идэм биш үү те. Ийм байвал нэрээ яах юм бэ гэдэг асуудлыг тавьж байгаа. Нэмээд хэрвээ тийм бол хэрвээ манай ертөнц өөр дотроо тэг бидний төсөөлж чадахгүй зүүдэлж чадахгүй тийм авраг том бүтцүүдийг өөр дотор агуулж яадаг бол ертөнц ерөөсөө бидний бодож байгаас илүү баялаг бүтцтэй бидний бодож байгаас илүү төвөгтэй болж хувирж байгаа. ертөнц нэгэн төрөл гэж үзээд изотроп гэж үзэх юм бол тооцоо хийхэд амархан байдаг байхгүй. За мөн янз янзын одоо нөгөө инфляцийн онолууд гэж байгаа. Хоёлаа намрын дугаар дээр хийжсэн. Инфляц гэдэг бол тийм инфляц хэрвээ үнэхээр л болсон бол инфляц гэдэг маань товчоор хэлэх юм бол тийм өмнө сонсоогүй хүмүүс гэж магадгүй. Товчоор хэлэх юм бол маш жижигхэн одоо ертөнцийн ихэнх үеэс ертөнц асар богино хугацаанд асар том болтлоо тэлцсэн гэсэн. За энийг ингэж төсөөлж болно. Цаасыг ингээ базчих тийм бүр ингээ нуглаад ингээ муухай болтол нь базаад бүр юм жижигхэн болгочихгүй. Тэгээ талаас нь барьж агаад тал руу татахгүй юу тийм маш хурдан. Тэгэх юм бол цаас чи ингээд дэлгийдэн штэ тий. Дэлгийдээ тэр нөгөө нэг юм үнцэг болонтай юм одоо нэгэн төрөл биш тэр бүтцэн шууд огцом дэлгийдээд байхгүй болчих штэ тий. Бараг байхгүй болчих. Түүнтэй адилхан ертөнц тэгж асар богино хугацаанд тэлэнгүүд инфляцаар тэлэнгүүд тэр ертөнц нэгэн төрөл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ инфляцийн онол чин өөрөө магадгүй одоо нэгт худлаа байж магадгүй гэж хэлж болно. Эсвэл бидний инфляцийн онолыгоо бас давхар ингээ шинчлээд те ертөнцийн нэгэн төрөл бус загварыг энэ чинь оруулж өгөх ёстой юм биш үү гэдэг юмнуудыг ярьж байгаа. Нөгөө талаас бас яг өмнөх дугаар дээр ярьсан ертөнц нэгэн төрөл биш байна гэдэг нь өөрөө үнэндээ харанхуй энерги гэдэг зүйл байхгүй байж магадгүй юм биш те гэдэг таамаглалыг хүртэл дэвшүүлж идэг. Тэгэхээр ерөөсөө л энэ том бүтцийг хэмжинэ гэдэг маань манай өнөөгийн одон орончдын, космологчдын, физикчдын
ертөнцийн тухай тэр онлуудыг шалгаж ийн гэсэн. Тэр онлуудыг челленжэд дуудаж байгаа байхгүй тий. Чи яг үнэн зөв байж чадах уу гэдэг челленжэд дуудаж байгаа. Тэгэхээр ийм пепер хэвлэгдээд нэлээ маргаан одоо 2013 онд гарсан байна л та. Гэтэ яг хуу их одон орончид энэ бол баг ирээдүйд батлагдаж магадгүй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ дата маань өөрөө NASA-гийн Swift телескоп болон BETSA гэх том телескопуудыг ашиглаж хийгдсэн тухайн телескопуудын маш олон жил бүртгэсэн датаг ашиглаж хийгдсэн ийм одоо судалгааны үр дүн байгаа юм л та. Тийм учраас зарим нь ингээд нэх амар наа чи худлаа гэж магадгүй штэ гэдэг юм ярихгүй байгаа. Гэхдээ манай одоо орончтой баг маань 2013 онд энэ нээлттэйгээ санаандгүй нийцчих штэ тий. Зүгээр л гамма-ray GRB-нуудыг бүртгэж аваад каталогчлээ. Ер нь ингээд тэнгэрийн ийм каталогийг гаргая тий. GRB дээрээс үнэлсэн ийм каталогийг гаргая гэж ингэж хийсэн. Тэгсэн чинь шинэ нээлт хийцэн. Тэнгүүд дараа нь нөгөө нэг мэдээж нөгөө өөрсдийнх нь ийм дафт эргэлзээ байгаа учраас дахиад энэ GRB-нуудыг тэгвэл ингээд каталогт оруулаад ажиглаж явж байхдаа бид нар өөр бүтцийг нээх боломж байна уу эсвэл тэгээ ер нь GRB-г ашиглаад авраг бүтцүүдийг ийм нээдэг ийм шинэ метод байгаа юм биш үстэй шинэ арга байгаа юм биш үстэй гэд үүнийг ашиглаад ийм одон орны дахиад тэнгэрийн самралтуудыг хийсэн байна л та. Тэгэхдээ нөгөө өмнө нээсэн байгаа объектоос ирж байгаа GRB-нууд хоорондоо ер нь ямар хамааралтай байна, хэр ойрхон байна, хэр хол байна, хоорондоо тэ хамааралтай буюу нэг объектоос ирсэн байх боломжтой юу гэд энэ мэт судалгаануудыг хийж эхэлсэн байна. 2013 оноос хойш. Тэгсэн түүх одоо ингээд дуусаагүй. Яасан гэхээр дахиад 2 жил хэртээ энэ датануудаа судлаа байжсэн чинь бүр гажиг заяа. Бүр ийм хачин объектыг болоод нийцсэн. Тэрийг бол өнөөдөр ингээд GRB бүгж гэж нэрлэдэг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө GRB-нууд нь яг ийм төгс тойрог хэлбэртэй. Тэгээ бүгж шиг тийм тойрог хэлбэртэй 9 ширхэг GRB болоод нийцсэн. За нөгөө 9 бас хоорондоо хэдэн тэрбум гэрлийн жилийн зайтай. Тийм ийм хачин GRB болоод нийчингүүд бүр шоконд ороод за энэ нэг л те одоо те нэг л юм энэчээ болохгүй байна. Манай дата нэг л юм болохгүй байна. Үгүй бол ертөнц вирусийн нэг л юм хачин хачирхалтай юм нөхөр байх шиг байна гэд. За ингээд дахин судлаад ингээд ихсэн чинь нөгөө 9 GRB-ийн ерөөсө төгс симметрик хэмжээ одоо бүтцтэй багхгүй төгс симметрик гэдэг нь ерөөсө юм төгс тойрог хэлбэртэй юмнууд энэ байж гин гэсэн. Тэгээд яг манайхаа одоо ингээд интернетээс хайх юм бол giant GRB ring гэдээ хайх юм бол эдний хоорондын зай тий яагаад юм төгсөө гэдэг ийм товч мэдээллүүд байгаа юм. Тэгээ энэ тухай бид нар маш нарийн мэдээллийг бас өнөөдөр мэдэхгүй. Яагаад тэгэхээр энэ маань ерөөсө 10 жилийн өмнө хэдхэн телескопуудыг ашиглаад нээсэн нээлт ирээдүйд дахиад нэмж судалгаанууд хэрэгтэй. Нэмж судалгаа маань өөр яг энэ GRB-г бүртгэхэд зориулсан шинэ телескопуудаас ч юм уу тий эсвэл бүр нарийн хэмжилтүүдээр одоо энийг бүр илүү нарийн болгож баталгаажуулах хэрэгтэй байгаа. Тэгээ энэ судалгаа бол одоо ч гэсэн баг багаар хийгдээд явж байгаа л та. Тэгээ ийм сонин GRB-нууд олоод нийцсэн. За тэгсэн энэний маань хэмжээ нөгөө нэг анх хэмжсэн тэр Hercules Borealis-ийн тий авраг бүтцтэй ойролцоо хэмжээтэй байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр бол өнөөдөр ертөнцийн одоо ингээд хамгийн авраг биетүүдийг хоёулаа ингээ англиа л та тий нэгт тийм объект, хоёрт ийм объект гэдээ англиад хэлэх юм бол энэ хоёр бол ерөөсөө эхний хоёрыг одоо эхний хоёр байрыг эзэлж байгаа гэсэн. Тий одоо ингээд эхний нээлтээр сая энэдрийн бүтцсэн. Тий хамгийн том нь гэсэн үг байхгүй. Эхний нээлтээр эдрийн бүтц маань нэг юм 5 тэрбум гэрлийн жилийн өргөнтэй байх хэрэгтэй гэж үзсэн чинь өнөөдрийн байдлаар ингээд нарийн судлаад ихсэн чинь бүр том болцсон. Нөгөө эхний тий Hercules Borealis Great бол за энэ нэг юм одоо сансар окторгууд байдаг цагаан хэрэмгээд хэлчихэ л та. За айгуул ингэж хэлсэн чинь хүмүүс юу гэлээ намайг амар хятадын талд орж ийн энэ гэдэг юм. Энэ бол зүгээр ингээд нэрээр нь л ингээд ойролцоо утгаар өгсөн юмуд байгаа хөөх. Хятад метод хамаагүй те тийм чи. Хятад цагаан хэрэм байдаг учраас тэнд юм окторгуун сансрын цагаан хэрэм байна л гэд нэрлэлчихэж байгаа юм. За нэг энэ маань тэгсэн чинь өөрөө 9.7 тэрбум гэрлийн жилээс 10 тэрбум гэрлийн жилийн өргөнтэй байх хэрэгтэй болцсон. 2 дахин том болчихж байгаа байхгүй юу? Нөгөө нөхөр чинь. Ингээд энийг хоёулаа ертөнцийн хэмжээтэй харьцуулах юм бол манай ертөнцөөс ерөөсөө те 9 дахин жижигхэн хэмжээтэй объект энэ байж байгаа байхгүй юу? Үзэгдэх ертөнцөөс 9 дахин жижигхэн хэмжээтэй асар том ийм галактикийн одоо те бөөгнөрлүүд байна гэдэг ч одоо яг юу гэсэн ч үг юм те. Энэ бол ерөөсөө ямар ч онлоор энийг таамаглаагүй. Ямар ч хүн энийг өмнө төсөөлөөгүй, ямар ч шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр, номон дээр өмнө ийм зүйл гарч байгаагүй байхгүй. Ийм асар том хэмжээтэй объект байх хэрэгтэй болцсон. За тэгсэн нөгөө GRB Giant байгаа шүү дээ, тий. Giant GRB-га хэмжиж байгаа.
нөгөө бүгжүүдийн хэмжид нөгөө бүгжүүд нь 5.6-аас 6.6 тэрбум гэрлийн жилийн өргөнтэй болчихж байгаа. Нөгөө анхны цагаан ирмээс 2 дахин жижигхэн хэмжээтэй болчихж байгаа байхгүй сансрын цагаан ирмээс. Ийм хоёр объект ерөөсөө ертөнцийн хамгийн том хэмжээтэй хоёр объектыг эзэлж байна. Гэтэл тэр маань өөрөө манай ертөнцөөс 9 дахин жижигхэн хэмжээтэй. Ийм объектууд ертөнцид байх ёстой байна тий. Байх ёстой байна ч гэж байна гэдгийг бид нар туршилтаар хэмжиж байна гэсэн. За яг хуу эдраас хэдхэн одоо хэд дахин юм жижигхэн хэмжээтэй объектууд байна л та манай ертөнцид тий 4 тэрбум гэрлийн жил ч юм уу 3 тэрбум гэрлийн жил ч юм уу иймэрхүү өргөнтэй объектууд байгаа юм. Гэхдээ эдрийн тоо асар жижигхэн байхгүй юу? Асар жижигхэн тий асар жижигхэн буюу асар бага. Ерөөсөө ийм объектууд ертөнцид ерөнхийдөө байх ёсгүй учраас ийм объектуудын тоо нь өөрөө асар жижигхэн байна. Манай сүүлд нээсэн өмнөх энэ нээлтүүдээс ерөөсөө дор хаяж 3-аас 4 дахин том ийм амар объектуудыг олоод нээсэн. Тэгээ энэ маань өнөөдрийн стандарт космологийн онол, за эртний ертөнцийн онол эдрийг бүгдийг одоо чаленжид дуудсан тийм магадгүй наад онолууд чинь худлаа явж магадгүй шүү дээ. Магадгүй биш дээ гэдэг ийм зүйлүүдийг таамаглаж байна гэсэн үг. За хоёул хоёр дахь хамтран ажилтгачаа танилцуулаад нэвтрүүлгийнхэн төгсгөлд тэгвэл энэ стандарт космологийн онол худлаа юм бол эсвэл магадгүй энэ бүтцүүд яаж үүссэн байж болох вэ гэдэг тухай яриад тэгээ нэвтрүүлгээ өндөрлөе тий. За бид нэр одоо амьдралтаа гэх юм уу одоо өдөр бүрийн л нэг юм жижигхэн таашаалаар ингэж амьдралыг сайхан болгож яадаг. Тэгээд энийг бас хүн өөрөө тэр сонголтыг хийж бүтээж байдаг, тийм байдаг. Тэгэхээр одоо энэ түлээжүүгийн салбарууд бол тий одоо маш ингээд тав тухтай, сайхан орчинтай, тий өнөр танараас эхлүүлээ сайхан орчин гэдэг бол хооллоход маш чухал юм зүйл гэж боддгийм аа. Тэгээ түлээжүү бол яг л тийм газар. Тэгээ өнөөдөр би та бүхэнд түлээжүүгийнхаа яг хоёр бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэ бэгэл сэндвич байгаа. Тэгээ цагаан будааны гурлаар хийсэн ийм бүтээгдэхүүн байдгаа. Бэгэл гэдэг нь бол одоо их гоё шаржигнасан амттай, дотроо ийм зөөлөн, бас нэг тийм тий одоо бов талхаас өөр одоо ийм онцлог жороор хийдэг ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр cranberry chicken bagel sandwich энэ амтат цангас жимс болон дахианы цээж махан хавчурахтай bagel sandwich байгаа. За тэгээ bagel нь будааны гурил болон энэ тусгаалan крем чизийг оливоор амталсан яг ийм гоё час хийсэн жорыг та бүхэндээ санал болгодог. Тэгээ sesame bagel sandwich гэж байна. Өндөг gaхан хавчурахтай bagel sandwich. За тэгээд бас нөгөө крем чиз гүнжтийн үр зэргээр амталсан юм гоё бүтээгдэхүүн байна. Тэгээд зөндөө олон гоё бүтээгдэхүүн байгаа. Тэгээд очиод мэдээж харах юм бол одоо шримптэй одоо сонголтыг бол та бүхэндээс өргөдөлгөр хийж болно. Тэгээд энэхүү бүтээгдэхүүн бол бүх салбараар борлуулагдаж байгаа. Холбогдох утасны дугаар нь 75 75 75 10 гэж байна. За веб утас нь бол www.tlgc.mn гэдэг байгаа. Тэгээд бид бүхэн одоо хүнсээ цуглуулдаг юм уу ингээ томоохон шопуудаар явжгаад нэг амс хийгээд амрахтаа та бүхэн маань гоё түлээжүүд ороод сайхан одоо сэргэж аваад гараарай амттай зүйл идээд те тэгээ гараарай гэж уриалж зөвлөж байна. Баярлалаа. Би нөгөө өмнөх нэвтрүүлгүүд дээр бас хэлээл байгаа те. Яг нөгөө юуны түлээжүүгийн гоё бэгэл сэндвичийг авъя гэвэл өглөөдөө өглөөний цагаа идэж амждаггүй ч юм уу өдөр жоохон юм завгүй байдаг хүмүүс маань ороод нэг кофе авангаа яг авч идээд тухтаа суух юм бол айгу гоё байдаг. Надад бол тэгэх юм бол хамгийн гоё таашаалыг яг тэгж мэдэрч болж байгаа юм. Тэгэхээр айгу юм тухтаа тэгээд юм гоё тухтаа юм уншаад одоо орны нэвтрүүлэгч юм үзээд суухад бол гоё тий. За тэгэхээр түлээжүүгийн хамт олондоо баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд энэ авраг бүтцүүдийг стандарт космологийн онол өнөөдөр биднэрт байгаа хамгийн сайн космологийн онолууд физикийн онолууд маань таамаглаж чаддаггүй байна. Харин ч энэ онолууд 100% үнэн бол энэ бүтцүүд байх эсгүй болчиход байна. Гэтэл бид нар энийг туршилтаар хэмжигдсэн. Тэгээд ихэнх нь их гоё. Энд чинь ингээд санаандгүй хэмжигдсэн байхгүй энэ нээлтийг тий. Надад нэг бодлоо ингээд энэ нээлт нөгөө анхны сансрын богино долгионы үлдэгдэл цацраг байгаа шүү дээ. Сансрын дэвсгэр цацраг гэж хоёулаа нэрлэдэг байгаа тий. Энэ цацрагийг хэмжсэн нээлттэй их адилхан. Нөгөө тэрийг анх нээсэн хүмүүс чинь тийм зүйл хэмжих гэж яваагүй шүү дээ. Шал өөр юм хийгээ явжсэн чи тэрийг санаанд өгнээсэн тий. Үүнтэй адилхан энэ авраг том ертөнцийн одоогор нээгээд байгаа хоёр хамгийн том авраг бүтцийг нээсэн нээлт бол ерөөсөө ийм авраг бүтц нээе гэж бодоогүй тий. Зүгээр л энэ GRB-нуудыг хэмжээл категорид оруулаад нэг юм ойлголтоо цэгцлээгээ байжсэн чи байхгүй тий чи бүр аимшигтай том юм болоод нийцсэн. Энэ их гоё байгаад байгаа. Энэ юу хэлж байгаа вэ гэхээр бид нар ингээ тий өнөөдөр нэгт юу ч мэдэхгүй ертөнцид нэгдэх юм байсан хэвээр л байгааг хэлж байгаа байхгүй. ертөнц бол маш баялаг тий. Тинчээ шинэ нээлт нэгтгэхээ хүлээгээд байж байгааг ингээ илэрхийлж байгаа. Нөгөө талаас
бидний өнөөдрийн мэдлэг бол ингээ хязгаарлагдмал хүн төрөлхтөн бол орчлон ертөнцид өчүүхэн жижигхэн шүү гэдгийг хэлж байгаа нь их гоё байгаад байдаг тий. Гэтэ энэ маань бас юу хэлж байгаа вэ гэхээр ингэж хэлж гэн гэдэг нь өөрөө ингээд магадгүй ертөнцид сүнс байж болно шүү дээ гэдгийг хэлж байгаа гэсэн үг биш тий. Бүх энэ нээлтүүд маань өмнөх энэ онол дээр суурлагдаж хийгдсэн нээлтүүд. За бүх шинэ нээлтүүд өмнөх онолыг илүү өргөтгдөг тийм үү. Цоош нь гинт сүнсийг болоо нээчдэг ч юм уу те гинт спиритуал ертөнцийг болоо нээчдэг тийм юм бол дэлхийн түүхэнд ч юм уу байхгүй. Холливуудын кинон дээр л гаруул гарах бах те. Тиймэрхүү зүйлийг бас давхар сануулж байгаа юм. За ингээд түүлийн авраг бүтцүүд яаж үүссэн байж болох вэ гэж асуусан байна. Мэдээж бидэрт таамаглалууд байгаа. За энэ таамаглалуудаас хамгийн одоо хачирхалтай гэх юм уу тэр таамаглалууд нь юу вэ гэхээр cosmic string гэж байдаг. Одоо сансрын утас гэх юм уу да. Хүмүүс зарим хүмүүс ингээд чавхцын онол гэж орчуул гэдсэн. Тэр хүмүүст хэлэхэд бид нар угаасаа энэ онолыг утасны онол гэж нэрлээд олон жил явцсан. Шинжлэх ухааны бид нар шинжлэх ухаан гэж нэрлээд олон жил ингээд явцсан. Тэгэхээр энийг ингээд гинт дундаас нь өөрчлөөд авах бол жоохон утгагүй асуудал шүү тий. Дээрээс нь чавхц утас хоёр бол шал өөр физик бүтцтэй зүйлүүд гэж бас хэлж болно. Тэгэхээр юм сансрын утас гэж зүйл байх боломжтой гэж таамаглал гэдэг. За хамгийн анх бол Полчинский гэдэг эрдэмтэн анх таамагласан. Тэгээ нэг сонин энэ Жозеф Полчинский өөрөө нас урахын тархины хавдраар нас орсон л та манай. Тэгээд өөрийнхөө одоо юм физикт амьдарч исэн тэр түүхий бичсэн юм ном нь байдаг. Тэгээ үнгүй интернет байж байдаг. Тэр номыг манайхан уншуулаас их сонирхолтой. Энэ хүн яаж энэ космик утасны онолыг анх нээсэн тухай тэр онол амьдралынхаа туршлагыг бичсэн ном байна. Тэгэхээр энэ cosmic string нь яадаг вэ гэхээр нөгөө анх ертөнц ингээд инфляцид орлоо шүү дээ тий. Тэгэхэд ертөнцид яг үнэндээ юм string хэлбэртэй нэг хэмжээстэй объектууд тийм зүйл байдаг бол магадгүй нэг юм жижигхэн одоо тий топологийн алдаал гэж хэлдэг юм л та. Тиймэрхүү топологи юм сонир шин чанараас болоод нөгөө нэг cosmic string-гээ сунгаа хийчихгүй. ертөнцийн хэмжээтэй болтлон сунгаа хийчих болно. Тэгэх юм бол тэр объект өөрөөсөө асар их хэмжээний гамма цацрагыг цацруулж яадаг. Давхар ойр хавьд нь явж байгаа объектыг өөртөө гравитацаараа татаад тэнцээ юм жижигхэн дисторт буюу юм нөлөөнүүдийг өгчиж болдог гэдэг. Ийм онол байдаг. За энэ онол хэрвээ үнэн бол энэ таамаг үнэн бол тий. Онол нь бол үнэн худлааг бид нар мэдгүй утсан. За энэ таамаг маань тийм үнэн бол бид нар ингээд тэр одоо эн чин атомыг бүтээдэг жижигхэн стрингийг магадгүй ажигласан байж магадгүй штэ гэдэг ийм одоо зүйл байна. Огторгуу сансрын хэмжээтэй тийм космик стринг байж магадгүй. За яг хөө гэхдээ яг туршилтыг нарийн харах юм бол одон орончид бол энд эргэлздэг. Бид нар юм космик стринг гэж болонд итгэхгүй байна. Энэ бол галактикийн бөөгнөрлүүд л байж ах ёстой. Гэхдээ яаж галактикийн бөөгнөрл үүсч вэ гэдгийг бол мэдэхгүй байна. Магадгүй эрт цаг үед юм космик стринг энтер биш. Ихэн үеийн ертөнц ингээд дотроо юм бабл ертөнцүүдээс үүссэн байж болно л доо. Тэр нь юу вэ гэхээр ертөнц өөрийн гэсэн юм энергитэй тий одоо вакуумын энерги гэж бид нар хэлдэг. Тэр нь юу вэ гэхээр манай энэ хоосон огторгууч өөрийн гэсэн энергитэй байгаа шүү дээ. Тэрийг бид нар өнөөдөр ханхуу энерги гэж нэрлэдэг байгаа. Тэр энергиуд нь өөрөөр утгатай байчиж болно. Тэгээ ингээ хоорондоо мөргөлдөөд тэгээ ингээд space collapse буюу огторгуу хугацаа маань өөр дөрөө хомигдаад тэнгууд тэр орчимд маш их хэмжээний матери бөөгнөрөд тэгээд ийм байдлаар ингээд audit тийм онцгой ийм объект үүссэн байж болно гэсэн бас нэг таамаг байна. За бүр хачирхалтай ийм хачин таамагуд нь юу вэ гэхээр одоо нөгөө void-ууд гэж байдаг шүү дээ. Манай ертөнцид асар том хэмжээтэй void-ууд байдаг. За энэ хоёр бүтцийг тооцохгүйгээр ихэнх авраг бүтцүүд бол ерөөсөө void-ууд байж байгаа. Юу ч байдгүй тийм асар том void-ууд эсвэл dark matter halo гэж байдаг. Зөвхөн ийм харанхуй материас бүтцсэн тийм авраг том бүтцүүд байж байдаг. За энэ бүтцүүд ертөнцийн ихэнх үедээ хоорондоо мөргөлдөөтэй, хоорондоо нийлээд гэсэн. Хоорондоо нийлээд тэрийг ингээд тойрж исэн одоо ингээд тэр орчимд нь байсан авраг бүтцүүд нь тэрнтэй ингээд холилдоод энэ авраг бүтцийг үүсгэсэн байж магадгүй гэдэг бас таамаг байдаг. За аль нь гэдгийг бол өнөөдөр бид нар мэдэхгүй. Бид нар өнөөдөр нэг зүйлийг маш сайн мэдж байгаа нь туршилтын дата ямарчсан байна. Гэхдээ энэ бас ирээдүйд илүү батлагдах ёстой гэдгийг мэдж байгаа. Хоёр дахь зүйлийг бүр илүү сайн мэдж байгаа нь юу гэхээр бид нар энийг яг яаж үүссэн бэ гэдгийг мэдэхгүйгээ агуу сайн мэдж байгаа. Ямар ч байсан. Тэгэхээр энэ хоёр зүйлийг бол бид нар мэдэхгүй. Тэгэхээр бүр одоо тийм юу гэмдэ эзотерик гэдэг буруу үг орж ирэх гэдэг. Эзотерик биш шүү манайхан одоо тэр нь юу гэхээр ийм одоо бүр ийм хачирхалтай онол байна. Тэрний үгээр domain wall гэдэг юм ертөнцид байж болно. За тэрийг инженеэр тайлбарлах юм бол ерөөсөө ертөнц дотроо хоёр хуваагдаад
нэг ийм харанхуй энергитэй ертөнц, өөр нэг харанхуй энергитэй ертөнц гэд хоёр хуваагдсан. Яг тэр хан байгаа штэ, Ватсон нэг юм хан штэ тий. Тэрийг бид нар ажиглаад иж магадгүй штэ гэдэг юм таамаг байна. За энэнд бол ихэнх эрдэмтэд за наад чин бол тий арай шинжлэх ухааны уран зөгнөлт кино шиг юм болох гээд байна гэдэг. Наад чин Холливуудын кино шиг юм болох гээд байна. Наад чин хитрхи одоо ингээд тий фантаз болох гээд байна гэдэг юм таамаг байдаг. Гэхдээ энэ маань бодит физикийн онолууд зүгээр л туршилтаа таарч нүггүй юу гэдгийг бид нар шалгаж байгаа. Тэгэхээр ийм бодит физикийн онолуудаас үүдэн гарсан таамагууд ямар ч өнөөдөр бид нарт байна. Ирээдүйд яг яахыг мэдэхгүй. Магадгүй ирээдүйд бүр олон GRB-нууд бүртгэж аваа. За магадгүй тийм 1 сая GRB бүртгээд авцсан чинь энэ дата маань багасаад энэ маань ерөөсөө тий статистик алдаа гэж бид нар хэлдэг. Зүгээр л нэг юм алдаа байж магадгүй гэдэг дүгнэлт рүү хүрч болно. Энийг үүсгэхийн аргагүй. Эсвэл харин ч бүр дата нь ихсээр хагаад үнэхээр энэ объект маань айгуулал бүр илүү өндөр нэгттэй, бүр илүү өндөр энергитэй тий нөгөө 9 хүн ширхэг GRB ring нь хидч болт 1 сая болчдөг ч юм уу мэдэхгүй шүү дээ тий. Тийм болох ч боломжтой. Тэгэхээр ийм боломжууд хүлээж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энийг аль нь вэ гэдгийг одоохондоо мэдэхгүй гэсэн. Тэгэхээр ирээдүйд энийг бид нар бас хизээнээс маш сайн мэдэж болох вэ гэхээр Европын сансрын агентлаг маань яг энэ GRB болон X-ray-уудыг бүртгэх зорилготой тийм телескопыг сансарт хөөргөхөөр зорж байгаа 2037 он. За өнөөдрөөс 12 жилийн дараа гэсэн. За энэ телескоп маань хөөрчих юм бол харин илүү их дата цуглуулад үнэхээр ийм амар объектууд ертөнцид байна уу те. За эсвэл энэ магадгүй үнэхээр бэвэл энэ объектуудыг таамаглаж байгаа энэ domain wall гэдэг ч юм уу те, cosmic string гэдэг ч юм уу сонсоход нэг ийм амар гоё юм шиг фантаз те, ертөнц ямар гоё баян юм бэ гэж сонсогдож байгаа. Энэ онолууд магадгүй үнэн байж магадгүй те. Энэ онолуудыг шалгах нэг юм том туршилт хүлээж ийн гэсэн. Тэгэхээр одоохондоо бол яг өмнөх дугаартай адилхан ирээдүг бид нар хүлээж байгаа. Гэхдээ нэг гоё нь юу вэ гэхээр одоо тэнцээ ямар нэгэн шин зүйл нэгтгээ хүлээгээд байж байгаа бид нар мэдчихээн гэсэн. Нөгөө талаас магадгүй энэ зүгээр л статистикийн алдаа болоод өнөөдрийн онолуудыг илүү баттгахч болно. Инглигээд бид нар одоо нөгөө сэтгэлээр унж болохгүй. Эн чинь харин ч бас их чухал зүйл. Бид нар ертөнцийн тухай тодорхой хэмжээнд мэдээд штэ гэдгээ батгаажуулж чадах юм бол ирээдүйд бас юу таамаглагдаж болох вэ гэдгийг таамаглаж болно тий. Тэгэхээр ерөөсөө шинжлэх ухаан бол дуусахгүй байхгүй юм чи. Одоохондоо бид нар шинжлэх ухаан дуусчихаар сүмчгөр цаг үед нь амьдраагүй байна гэдгийг бас давхар баталгаа. Тэгэхээр ийм одоо одон оронд ч гэсэн ийм том челленжүүд хүлээж байна гэдгийг ярих гэсэн. За, бэлгүүн манад бас нэлийн сүүлийн үеийн те одоо 10 жилийн өмнө болсон нээлтийн тухай ярьлаа. Бидний одоо орны төсөөл тэр болгонд бас өөрчлөгдөж байна. Ер нь бид нар бол одоо яг юун дунд амьдраад байгаа юм бэ? Манай Нарны аймаг маань бид нар юун дээр одоо те ямар орчинд байгаадаагаа л мэдэх гээд байгаа шүү дээ. Ер нь эцсийн зорилго нь те. Тэгээ хүмүүс маань нөгөө том амьтны бөөрөн дээр суусан вирус гэдэг юм уу эсвэл нэг хөөстэй байн твтж байгаа нэг мангас юм уу юуны чинь те бурхны хажууд наалтсан одоо нэг цэг ч юм уу гэх мэт ингээд сонин төсөөлөл өгдөг. Би тэгээд бэлгүүн маань товчхон хариулаад өгөөрэй. Энэ бол мэдээж бас төсөөллийн хариулт байх бах. Манай үзэгчид сонсогчд ч гэсэн та бүхэн ер нь ертөнцийг яг юу гэж төсөөлдөг юм те одоо би энийхээ сонирхол та. Тэгээ даа ялангуяа одоо бэлгүүн бол арай нэг жоохон багцаатай нэг юм хэлэх болов хамгийн ойрхон байдаг те энэ мэдээллийн нарийн ширээнүүдийг мэдчихдэг хүний хувьд чамд юу нь яг юу гэж бодогдтыг. Тэгээ яг одоо нөгөө нэг шинжлэх ухааны хүний хувьд бол датанд л суйрлана л та. Дата бидэрт ертөнцийг ямар хэлбэртэй, ямар хэмжээтэй гэж хэлж чинь, ямар объектууд байх ёстой байна гэж хэлж чинь тэрэнд л итгэн. Тийм болохоор одоо ингээ ертөнц бол 93 тэрбум гэрлийн жилийн өргөнтэй тий бараг хавтгай хэмжээтэй нэг иймэрхүү ертөнцид итгэж байгаа. Фактуудаа л хэлээд. Нөгөө талаас юу вэ гэхээр би яг одоо энэ нөгөө нэг энэ авраг объектуудын тухай судалж байхад анх бол мэддэггүй байсан байхгүй. Гэхдээ дараа нь ингээд юу сансан бэ гэхээр энэ Истван Хорват гэдэг Унгарийн одон орны группт Тина гэдэг одоо яг ажиллагаа болцсон л тоо. Би нөгөө Унгарт байхдаа нэг Тина гэдэг одон оронч охинтой танилцчихсан. Тэр охин надад юу ирсэн бэхээр энэ Истван Хорватын одоо баг бол Унгарийн ямар ч одон орончтой хувьд агуу чухал болсон. Яасан гэхээр өмнө нь хинч төсөөлөөгүй байсан тэр том нээлтийг ингээд нээсэн тийм энэгээр би ингэж мотивац авч одон оронч болсон гэдэг зүйлийг ярьжсэн. Тэгээ манай хүн бол ингээд надад ярихтаа юу гэхээр одон орончид бол ертөнцийг төсөөлөхдөө ер нь юу ч хийж болно гэж төсөөлдөг гэж. Тинчээ юу ч бүртгэгдэж болно гэж төсөөлдөг. Тэгэхээр бас шинжлэх ухааны хүмүүс нэг ийм физикийн байгалийн хөвлөн захирагдж байгаа ч гэсэн дотроо бас ингээд янз янзын өөр ертөнцийг харах өнцгүүдтэй байж болж байгаа юм л та.
За би бол уг нь аминдаа л одоо оронд их дуртай хүн байгаа. Тэгээд өнөөдрийн энэ мэдээллийг бол огт сонсоогүй байна. Сонирхолтой юм байна. Тэгээд яг бэлгүүнийхаа тайлбараар ингэж одоо тий монгол хэл дээрээ ингэж тайлбарснаараас маш гоё ингэж мэдээлэл оллоо. Баярлалаа бэлгүүнээ. Хамтаас үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар маань өдөр бүр шин түлээжүүгийн хамт олон маань болон Монгол хүн технологийн хүчийг атгуулна сайн электроник маань ивентдгээ ажиллаа. Нэвтрүүлэг та бүхэн НТV болон Од Мундар радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Ойр дотныхоо хүмүүсийн бас машиныхны FM-ийг та бүхэн маань тааруулаад өгөөрэй. За дараагийн дугаараар эргэн уулзъя да. Баярлалаа. Баярлалаа. Баяртай.